өвлийн морин уралдаан нэг ерөнхийдөө сая гаргаж ирж байгаа цаад шалтгаан нь яг юу юм бэ гэхлээр нэгт урааныг эсрүүцээд байгаа хүмүүсийг болиулах, жигсаалаар болиулах. Хоёрт Монголын өв соёлыг дэмжиж байгаа нэрийн дор яг үүндээ Монголын өв соёл үр хүүхдүүдийг гүгүү хийх гэсэн тийм санаахал гэж би одоо харж байгаа. Яагаад гэвэл манай Монголд эртээр үеэсээ өвлийн тийм морин уралдаан зохион байгуулж түүх байхгүй. Саяхан шинээр ийм уралдаан зохион байгуулж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол хятадд ч гэдэг юм уу тийм ээ маш олон улс үндэстэн аль болох хүүхдээ хамгаалах аюулгүй байдал руугаа шилжих тийм одоо юу гэдгийг уралдаан руу шилжиж байгаа. Манай Монголын өв соёл яадаг үсэн гэхээр урд нь дээр үт юм уу угаасаа дайн байлтны үед морио унаад цухтаад өгсөн байхгүй юу? Хүүхдүүдэд морио унуулаад цухтаад л шүү дээ. Тэгэхээр наадмын үед заавалчгүй хүүхдийн морио уралдаан зохион байгуулж хүүхдүүдийг аваачиж дайн байлтанаас цухтаад гулж амьд үлдээдэг тийм цаг үесэн. Гэтэл одоо үед бол тийм биш болсон. Тийм тэрэг хөгжсөн үед бол хосрогдож байгаа гэдгийг би бол хэлнэ. Гэхдээ өв соёл уламжлалт байх ёстой. Наадмын уралдаан тодорхой хэмжээнд байх ёстой. Гэхдээ өвлийн уралдаан бол Монголын үр хүүхдүүд болон Монголын өв соёлд маш хортой зүйл гэж би өвдөг хэлмээр байна. Наадам байх ёстой. Наадмыг хамгаалж байгаа өв соёлыг хамгаалж байгаа гэж бахиралдаж байгаа хэрнээ яг үүндээ өв соёлоо эсрэг тарьж байна гэж би өвдөг харж байна. За тэр өнөөдөр 2025 1 сарын 29 16 цаг болж энэ хүргээд нэмжлэг өндөрлөө. Тэгэхээр